За ийм гоё өдөр байна. Тогтуулын оройгоор сайхан цас ороод буцаад өвөлдөө орцсон. Шагаад татсан юм сайхан цастай байна шүү. За ийм сайхан байгаль дотор явж байгаа юм чинь ганц сургамж төвөглөх хэлэхгүй болохгүй хаа гэж бодлоо. За ингэж дүүнэрт нэг сургамж төвөглөх хэлье. За нэг баян ир байжээ. Баян ир гэрлүүгээ хараа явж атал байгаль бол яг ийм цастай дээр нь шуурхтай хүүтэй ийм өдөр байж л дээ. За баян ирийг явж атал замын дэргэд нэг ядуу гуйлагч ир сууж ижээ. Маш хүүтэн шуурхтай цасаар шуурчаад тэр хүүтэн цаг агаарт маш нэмгээ хувцастаа суужсэн ядуу ирийг хараад баян өрөвдөд машинаа зогсоолгоод очиж уулзжээ. За ийм хүүтэн байхад та ч хөлдөж өгдөг юм уу гэж асуужээ. Маш хүүтэн байж тань. Шуурга салхитай байна гэсэн. Баяр хариуд нэгж хариулжээ. Би нэлээ хэдэн жил ингээд өвлийг даваад байгаамаа. За яах вэ тэгээд өөртөө итгээд өөрийнхөө итгэл үнэмшлэл ингээ бас давчдгиймаа гэж хэлжээ. За баяр өрөвдөд би танд маш сайхан гоё 7 дээл авчирч өгье. Та хүлээж байгаарай. Би одоохон гэрээсээ очиод авчирээд танд өгнө гэж хэлээд явжээ. За баяр баярлаад үлдсэн. За нөгөө баян ядуу ир нөгөө баяр чинь гэртээ очингууд хийх ажил зөндөө байсан учраас мартцсан нөгөө амлалтаа. За ингээд ажиллаа хийж байгаад унтчаад өглөө гинт сэрээд нөгөө амлалтаа санаад нөгөө ядуу ир дээр дахиад ирсэн чи аль хэзээ нас болцсон байж гэнэ. За ядуу ирийн дэргэд нэг цаас байсан тэн дээр юу гэж ütсэн гэхээр за баяр та ирээд энийг унших байхаа. Би тиссэнгүй. Та над амлалт өгснөөр миний дотоод итгэл, дотоод зүтгэл миний одоо хүч чадлыг тэр чигээр нь аваа явцсан. Тийм учраас би таныг харж хүлээсээр байгаад ингээд хөлдөж өгөхтэй гэсэн ийм бичгүүлдсэн байжээ. За тэгэхээр энэ сургамж төвлөгөөр юу ярих гэдэг юм гэхээр хүн аливаа амлалтаа биелүүлж явах нь зөв юм аа гэж би хэлэх гээд байна. Амлалтаа биелүүлж чадахгүй бол хүнд хийдэмээ амлах нь бол одоо туйлын буруу. За дээр нь амлуулж байгаа хүмүүс бол өөрийнхөө амьдралд бас ийм тодорхой хэмжээний төлөвлөгөө зохиочдөг. Ийм зүйлэр нь тийм зүйл аваад ингэж ийм юм хийн гэдэг ингээд төлөвлөгөө нурдаг. За нурахаараа хүн бол мэдээч стресстэй. За тэгэхээр эрхэм дүүлэгч юу хэлэх гэж юм гэхээр амьдралдаа тохиолдог ийм асуудалд бол А, Б төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. А төлөвлөгөө бол хэрвээ мэдээж амлалт биелэгдэх юм бол сайхан тийм үү? Бүх зүйл нь сайхан байна. Амлалт нь биелэгдэхгүй нөхцөл би ингэж амьдралаа авч явна шүү гэсэн ийм төлөвлөгөө зохиож А, Б төлөвлөгөөтэй байж хан зүг юм аа. Тэгэхгүй зөвхөн одоо амлалтанд итгэж амьдралдаа янз бүрийн төлөвлөгөө зохиох нь бол туйлын буруу юм аа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За анхаарал тавьж сонссон эрхэм дүүнэртээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.